Энэ тоглоом цөөн хүн зэрэгжсэн байсан ч өргөн аудиторд хүрэхэд тасалсан нэг том онцлог нь pixel art-ыг фав. Цаг ашиг харагдуулдаг аимшигтай нарийн дүрслэлтэй график нь үнэхээр гайхалтай байсан тул мем болж тэрхүү мундаг дижитал зургнууд цэхэн мөрчин тренд болжээ. Одоо бэрэн тэр нарийн дүрслэлийг бодтой харж байгаа түүний бодсноос нь илүү айсан. Энэ нь хитрхи муухай харагдах тул задлан шинжлэх чадварынхаа талаар аамаас олгодоггүй. Биеэ тоосон ижигчин өхөн болон хүүхэд шиг мород хоёр хүртэл бүх газараасаа шингэн гожууж байв. Гайхалтай начаа зөөгч маш сайн тисч байгаа нь бараг багийн зүүсэн жин шиг байв. Гэвч жинхэнэ инээ тэмтэй зүйл нь тэдний өмнө нь басамжиж байсан орворог энэ аимшигын өмнө биеэ барьж чадж байгаа явдал юм. Анар багийнхныхаа байршлаа засахыг завинж. Мангас дээрх үед тэрээр том эрийг өрөө өргөж авна. Гэрч түүний хүчээр шиг цэс залуугийн цархоор өсрөхөд буруугаар эргэж. Анар түүнийг орсон санамсэргүйгээр хараагүй болгосондоо айж сүрнэ. Үүний зөөр ачааны залуу түүнийг тайвшруулахыг хичээх бөгөөд өхөн дэдди үцхийг үтсэн мэт огоосаар байна. Бьорн нагрыг өөртөө хаш идэж төлөвлөгөө нь аль хэдийн ихсэн тул биеийн модлоо өргөслөх зөөрөө анарт хоёр хамшиг хамгаалахыг хэлнэ. Энэ тусаанд маш их цаг зарцуулсан тул тэр түүнийг давтах хэм маягийг цээжжээ. Тэр хит хол байгаа хүнсөө хүү шидэж ойртох тэнийг нэгний сүнсийг сархаж сэтж байдаг. Бьорн шууд дайрхан Ревенийг орхиж бүх анхаарлаа өөрт нь хөлгөжнө гэдгийг сайн мэдж байв. Тиймээс тэр ухаалаг тоглож өгөөж буй иргэчийн нөхөн биеэ барих хүртэл анхаарчийг нь хангалттай удаан байна. Тэр эцэстэн дээртгэхэд бигематыг толгооноос нь хөл хүртэл нь шархасан төвшний гасан тарны ашиглаж ороор хаслыг өөрийн хүч чадлаар бүрэн гахшруулна. Ихэвчлэн зөндөө олон факэж өгдөг. Эхний үе шат ганцхан тарнаар арчигдсан тэрээр маш их шоконд орно. Шатаасан хөөнүүдийн доороос 2 дугаар үеийн арга яс басан ирэхэд Бьорн шууд анарт тараг ясны цээж рүү чивлүүлэн өөртөө хамт цахыг хэлнэ. Ер нь бол энэ амтэн 7 дугаар зэрэглэлийн мангас боловч махтай огцсон шаргдсан тул 2 унабанговар урт бод цөхөгдөхөр солирсан байв. Тэд хаалт шиг тэр муу залуугийн цээжийг бод цөхшин тэднийг баярлуулах төвшин халах цэс гарч ирнэ. Мангасын сүнснээс гэрчтэн гэж бахыг харангаа анар энэвхийх нь бодож байгаа зүйл мөн үү гэж асуухад Бьорн бол хүүрэн гошмын эсэнс мөн гэгийг батлна. Ангасан нүндсэндээ төгсгөж Эрдэнэсийн автар хүлээж яадаг дэнжин бөгөөд дотор хижид мангасуудын сэрэг нь аяж биштэй төрчлөгөө цөвлөх маш сайн газар гэж тайлбар шагтана. Гэвч жинхэнэ шагнал нь мангасын эсэнц унах магадлал асар их нэмэгддэг ташна. Хүчирхэг мангасын эсэнцийг бодит амьдрал дээр харах нь Бьорныг гайхшруулж бусд нь түүнийг сэргээж үгээр яах вэ гэж асуух хүртэл ширтэн зөксөн. Тэрээр тохиролцсон тул энэ нь мэдээж өөрт нь очих ёстой гэж хариулна. Тийм тохиролцоо байгаагүй байсан ч тэр басыг саатуулж бусдад амьд үлдэх боломж олгосон билээ. Дотроо тэр өвчийн чөтгөрийн эсэнцийг сонирхож байсан тул ядч нэг эсэнц илүү унаасаа гэж хүсэж байв. Энэ нь үндсэндээ Майнкрафтын 2 дугаар бүсийн эмийн ундаа шиг бөгөөд химера чанан чит код шиг хүчийг нэмэгдүүлдэг гэсэн хэдий ч тэрээр хүрэн голмын эсэнцэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд чинь энэ нь цус цайзын хэмжээнд ганцхан удаа олддог хорцоо юм. Үзүүлэлтийн нэмэгдсэн танк бүтээн байгуулалт руу илүү их чихнэ. Түүний мэдрэхүй сургагч бараг ган шиг бат бүх болох хэсний сайжруулалт нь үнэхээр ашигтай санагдав. Үүнээс гадна өвдөд дарах болон хорны эсэргүүцэл нь тэр тоноорч эмгтэй шиг залтай нарчнуудын эсрэг хэрэг болно. Ганц жинхэнэ сөрөг тал нь махны дэлбэрт ур чадвар бөгөөд энэ нь бүрэн хог юм. Энэ нь өөрт нь насар их хөрс очруулаад завсахгүй. Амь насыг нь маш хортон саран шахаж байлаа. Цуснд нь хүчлийн шин чанар олгодог идэхгүй. Ур чадвар нь өөрийнх нь хоёгийг хайлуулах ёстой. Тож бас нэгэн толгойн өвчин болов. Тиймээс үзүүлэлтийн өсөлт нь асар өндөр байсан ч энэ эсэнцийг ашиглаж насан туршдаа эмчилгээний ундааныг зардал болон хоёрыг засах зардал талуус хаж эцсийн шийдвэр гаргахаа меродыг шархаа эмчлэх хүртэл хойшлох шийдэхэд намхан өвгөн мөрөө нөрөө гитэ тоглолтод уучлал хүсв. Манай залууч боломжийг албадгүй түүнийг явуулж тийм зүйл болсны дараа өөрийгөө эр хүн гэж дуутахаа болох хэрэгтэй гэв. Махлаг дөрв зүгээр мишээгээд урт удаан ганц бие амьдралынхаа туршид хамгийн аюултай мангасуудыг хараагүй байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэвч биеийн дотроо тэр чадваргүй нас залуугаас болоод амиа аль татгсан гэж ярьж байлаа. Магадгүй тэр орны ажилтаа ч асуудалтай биз. Тэрээр тайвширч дараа нь халуухан иж бүчин охиныг шалгаж багийн ажил хаанд нь баяр хүргэн олзоо хуваах талаар сүгтэж өөртөө дуртай ирэх хүн ерөөсөө тоожгүй. Галан шигшлийг нь цагтаа гарсан ч баяртай байна гэж мөрөөс эсрэв. Бьорн найрсгаар бочинлог баатар царайс хаваалж тэдний амийг орсон явдал нь тэдний төхөрцөнөөс хавгүй илүү үнцэнтэй гэж шулуухан хэлэхэд өнөөхөн хүртэл үнийг үнэн гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрөв. Тэрээр тодорхой ойлгуулж хөгжлийн чөлөө гамаар байгаагаа хэлэхэд охин түнлүү алхатаасан мэт ширтэн засв. Дwarf жинхэнэ хам хондрогч шиг түүнийг дэмжиж эхнэр нь өөрийнх нь намыг аварсан тус Бьорн нүунийг авах хэрэгтэй гэж хэлв. Үүний дараа Ревен хүртэлцүүдэд зүүн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрөв. Хэдий тиймч тэд хөгжлийн чөлөө олж амжаагүй байгаа тул хэтэрхий биеэ оторсохгүй байхыг түн санаалав. Яг энэ үед тэрээр эцсийн хүзрөөд илгээж хүрэн голмын эсэнс бас унсан тухай тайван ярихад гурвуулаас очирд оров. Ревен өмнө нь нөлөөг нь ч мэдэхгүй тийм ховор олцонд баярлан чарлав. Мөн ямар нэг зүйлийг мэдэхгүй байна гэдэг факт нь түүний санааг үнэхээр зовоож байлаа. Охин нөлийг нь сонгохоо мэдэхгүй стрессдэж байхад Бьорн тухлан сууж өөрийн тарсан бүжигнааныг таашаа харж байв. Дараа нь тэрээр хэрэг сахиусан эсэнцийг хийж сонгох хэрэг бас охинд энэ эсэнцийг өгнө гэсэн нэлээд шудраг саналыг шидэж
Охины скела төрөвдөөсийн хяналтыг дахин гартаа аваа. Ревен өнөх магадлал нь баталгаагүй байхад ийм эрсдэлтэй асуум хийхэд үнэхээр бэлэн байгаа эсхийг асуухад тэрээр иржээгүй төхөв. Энэ нь охины сэтгэл санааг шууд сэргээж анхнаасаа хөрөнгө гожмын хэлбэрийг сонирхож байснаа үннээр нь хүлээв. Мэдгүй бичин охин тарихгүй дорф чирэнд хатгсан эсэнц нь шингээж авахаас илүү судалгааны өндөр үн цэнтэй гэж тайлбарлахыг хичээж байхад Бен Жозеф Жойстер шиг ахалтай агшин гаргаж байв. Гэр жохонд хоруу шилбэгааг хараад манай залуу хан аль татөхөв. Учир нь энэ бол энэ дэлхийн маш хор өндөр түвшний айтан байлаа. Түүний дараа хүн мишээсээр ураг шалгаж бүгдэд нь зайлахыг тушаав. Тэд харахад дүнжин луу гүнзгийрх тасан. Dwarf гаргаши хөшөөнөд амьдвэж магадгүй гэж гайхаж эхлэв. Гэвч Ревен тэдэнд ямар ч манаа байхгүй гэж хортон хижээд сэлбэртэй нөөрнүүдийн нэгэнд хүрэх дээрээс хэд хідэн ном унаж охин тэдгэрийг агарч хөрөнгө авснаар Dwarf-ыг урьдчилан таамагч чадсанд нь гайхшруулав. Бьорн энэ залтай охиныг вики дээрээс унсныг сайн мэдэж байсан бөгөөд гарч явах зандаа чимээгүйхэн авах гэж төлөвлөж байсан. Асар их үнээр зарагддаг некромансын талаар өнөөх залтай хүүхэн хэдийн мэдж байгаад манай залуу азхүйгээ зүгч байлаа. Тэрхүү их зантай жаал охин өөрөө олсон тул санс хураалт явуулж чадахгүйдээ харамсаж байгаа мэт жижигсэн. Хөрхөн нинэдээ нэмэрлэв. Гэсэн хэдий ч Бьорн түүнийг энэ айтмын талаар мэдэж байгаад сэтгэл нь хөдлөв. Гэхдээ охин өсөн өргөзөр дотор ногцсон айтмын талаар огт мэдгүй байлаа. Тэд цааш үргэлжлүүлэн явхад зарим горхоолууд бодит төвшөө босхон тогтоогдов. Мөн химера чоннуудаас гадна тэдний нүүр толсон 3 дахь мангас бол 9 найт гихдэг миний бос байв. Ревен дахин нэг хоор мангас сасандаа хөөрч Бьорнч бас 9 найтууд 3 хөлбөртэй байдаг тул өөрсдийгөө азтай таацв. Эхнийх нь депресс бөгөөд энэ нь манан үүсгэн тоглогчдод сэтгцэн өөж хасаалт үзүүлдэг. Дараа нь хавьгүй хэзээ урдаа хөвжбөр бий. Тэрээр жахан хүүхэд шиг аашилдагтай биш. Харин төвшин бууруулж хурж чадвар насар хэцүү байдаг тугаан. Эцэст нь шунал тачаангүй хөвжбөр байна. Тэд зөвхөн нөхөн сэргийг ганц мэгтэй миний бастай нүр талсан ба хэрв Ревен хүчрхэг имжлэгээ. Эсэргүүц чадвараа гаргаж ирээгүй бол нэлээд төвхтэй байх байлаа. Тэрхүү сулуулагч идэвхцснээр Бьорн болон анар хоёр давтлан тэрхүү ясан дээрэн чин цөхөж оногов. Цэвэр азар арга яснайт бас нэг исэн соногов. Бьорн давхар ялалтандаа бахартаагаар мишээж азан эцэст нь нэрж байгаа мэт санагдав. Dwarf түүнийг шагнаж оромшуулсан ч Бьорн өнийг өөрөөс нь илүү анарт төхөрх тул түүнд өгөв. Ам сарах ур чадвар нь сүх сэлэнтэй хамгийн сайн зохицдог бөгөөд тэрээр ойрын хугацаанд сэлэнд дахин хүрэхгүй. Бас үнэнээ хэлэхэд түүнтэй хамт байсан энэ хугацааны дараа охин маш их баярлах сайн хамтрагч гэдгийг тэр мэдж байлаа. Анаргүй очиж эсэнцийг авах үед түүний бүх бие тод аврахар гээ. Хуурж дуусны дараа тэр юу ч өөрчлөгдөөгүй гэж бодсон ч Бьорн гин тасар том харагдаж байгааг анзаарав. Зөвхөн тэрч биш. Бүгдээрээ тийм харагдаж байлаа. Манай залуу эцэст нь ном барьж исэн зүйлээ дэлгэж охиныг баг зэрэг жижигсэн гэж хэлэхэд тэрээ шууд шоконд оров. Гэвч Ревен гайхсангүй. Ясан найтын эсэнс нь эрх хөршийг багасгахын тулд хэрэглэгчийн ясыг богино бөгөөд идэвхтэй. Ур чадвар нь ам сарах боломж олгодог гэж тайлбарлав. Тэрээр анарыг тайвшруулахыг хичээж энэ нь том асуудал биш гэж хэлсэн ч бүх мохог варварууд өөрийг нь бяцхан охин гэж дууд хосонд анар орж ирэхэд чихэн дэлбэрх төхөв. Ревен охиныг илүү хөөрхөн болсон гэж сөрөг тайлбар хийсэн ч энэ нь тийм чих тус болсонгүй. Бьорн бас нэмж охиныг хатан хааны шинжтэй болсон гэж хэлсэн ч одоо тэр ерөөсөө хэтэрхий олон шивэстэй ингийн охин шиг харагдаж байв. Охиныг өнөж байгааг хараад Бьорноор түжээж би үхийнч түшиг үл таны хүмүүсийг хэн амархан сүтгэж чадхаа хараад ийм өрөвдөлтэй санагтаа болно гэж хэлв. Охины нүүрний царай хин нэг эмээг нь зогсон мэт харагдсан ч тэрээ тсхий санаалав. Анар баг зэрэг хөөрхөн болсныхоо төлөө дайчин үргэлж орхиж болохгүй гэпи эцэст нь саналаа. Тиймээс тэрээр давтлан орч мангасыг чансан төмс зүсч байгаа юм шиг дунд нь тавцхан хуваа. Манай залуу шууд араас нь өсрөн орч түүнийг том бөгөөд хүчтэй гарвар гэж мартахад охин үнэхээр хүчтэй харагдаж байна уу гэж ичин асууд сонин байдлаар нөлөөлөв. Бьорн өнөөх хөөрхөн бочинлог тархин түүнийг ертийн нэг дайчин биш асар том хүчтэй дайчин гэж хэлэхэд бусад нь юу ч болоогүй юм шиг цааш үргэлжлүүлэн алхав. Эцэст нь дэд бассын өрөөнд хүрэхэд Ревен болон Мурд хоёр ханигтайгээс дурсамж дүүрэн болж цогтаа өнгөрөөсөн богинохон зэвлэгч гэсэн сайхан цаг хугацаагаа дурсна. Харин Бьорн дотор байгаа сөхөөсөнд бүрэн анхааралаа хандуулж эссэн цонхоогоосэ гэж маш их залирч байлаа. Учир нь үнэнээ хэлэхэд өнөөдөр эссэнц бороо шиг орж байгаач эрүүж мэнд нь муу байгаа тул амьдарч түүнд хинч таатай байгаагүй юм. Түүний ганц краш нь өөрөөс нь хавьгүй царай муутай баян залууд булаагдаж одоо тэр баруун шиг өвчийн тоглоомд төвчгдээд байна. Үүнийг дусгахаар зэрэгцэн Мурд хаалхыг нээхээр оцсон ч Бьорн сонин улаан туяаг анзаарч гинт төсөвж дорсныгаа ойлгов. Тэнийг Dwarf хаалхыг нэнгээ юу болсныг асуухад тэдний сархины сэршээ болон асар их даралт нөмрөн авсаа. Ревен дотор нөөрийнх нь хүжээж исэн өвчийн найт биш байгааг хараад нүдэн томрон бүрэн сандрав. Дотор байсан гаж мангасыг нээж хин нэгнийг хараа гуйдсан байна гэж хэлв. Мөн сөхөөс өөрчлөгдсөн тухай систем мэдээлэл анигчлаа. Тэнд зогсож буй вампирыг хараад Ревен хүлээж чадахгүй шүү. Зөвхөн 6 дугаар давхраас дээш гарч ирдэг тийм нэг нь. Тэгээд ч маш хоор тохиолдолд тэр ердийн нэг мангас биш байв. Тэр бол нэртэй хувьжбэр байлаа.
Тэр Duke Камбрийн нэвтрэх муухай Сократ дуурайс мас гоблин шиг энгийн мангасад хүртэж сэрэм эсвэж номер талалтдаг үндсэн хувьсбаруудтай байж болно гэж тайлбарладаг. Дараа нэртийн бүлгээс хавгүй хүчтэй ахсан төвчний хувьсбарууд болон зөвхөн хүжил шиг тусгай газар тарагддаг хүүрэн голом шиг ховор мангасууд байна. Гэрч эдэж тижээжийн сүржээний өрөөд дандаа өөрийн гэсэн зан чанар дахин давтагдчихгүй хүч чадaltaй додомот нэртэй мангасууд байдаг. Бюрен багийн хонд аль бас хурдан гарахыг оршин сануулж мөрдийн тэнэг асуултуудыг тоолгүй өнгөрөө. Учир нь вампир гүнтэн бол асрах биеийн хүч болон аюултай харах үе манаатай тавтуугаар зэрэглэлийн бас юм. Чирэгч залуу цагаас зүгүй Ревенийг сажилттай юм шиг өргөн авч охин энэ зүйл байх эсгүй гэж гомдсжээ. Бюренч бас адилхан цочролд орсон бөгөөд олон жил тоглосны дараа ч тэрээр хизээч таарч байгаагүй юм. 3 дугаар давхар эсвэл түүнээс доош хангалтуудад харагддаг цус сарвч гүнтэй таарсан. Тэгэхэд ч тэр цэвэр ас төхөж шууд дамжуулж таарч түүнийг харж байжээ. Зарц залуу түүнийг твэрч явахад яргаа охин биер нь үнийг яаж мэдж байгаа гэсэн хад тэр чалцаа болоод цаашгүй хийх тушаана. Ойрцсон ганц шууд дамжуулж хүчийн хөдөлгөөн бүрийг олон цагаар холборчсны хүчин хасханы бариуд дээр хөх яжиг өнгөний өөрчлөлтийг анзаарснаа санаагч гүнзлүү хизээч хурч байгаагүйтэй болон ясгаалжтай рэтэж харсандаа харамсан. Мөрөд зүгтэх газаргүй болсон тул зүгтахын оронд толжтоо хэрэгтэй гэж хашгирна. Харин би энэ цус саргчийг сүнсэн дүрээр хажуугаар нисгэд түүнийг амгаа хийж нарны гэрчтэй газар батхыг санаална. Тэр Ревенлүү ямар нэг юм хийхийг оршиход тэр цус саргч руу гэж багаар хасаа өмнө бүгдийг нь нүдэн анхийг хэлнэ. Гайхалтай нэн нь бүтэлтэй болж цус саргч өтгөн хар манан болсон сайн хад анарын нүдэрэ дээрээ гарна. Цус саргчид бодит бие нэгдээд үлдээгээд сүнсэн дүрт хоёрон хурдан хөдөж чаддаг гэж би энэ тайлбарсан. Гэвч тэд биежүүлэлт ашиглан мац биеэрээ шууд шилждэг бөгөөд үүнийг Ревен гэж багаараа цагсаасан байв. Түүний ядагсан зарц тарчин түүний бие тавгуугаа ташгирч хэвшгэхэд тэр асрыг цус цэвэрч эхэлнэ. Бюрн үүнийг цус саргчийн хийсэн ажил байж магадгүй гэж сандраач. Гүн харсан ганц шууд дамжуулагч түүнийг ялхаас эсвэл агцанган авахаас өмнө амиа алдсан тул татхаа мэдгүй бай. Тэр үүнийг сүлд ойлгож олгоч. Одоо эндээс залах нь хамгийн түлээдэй гэж бодно. Ревен үндсэндээ тэрний замын зураг байсан тул мөр дөнгөрлөө гэж сандарч эхэлнэ. Гэтэл одоо тэр унчлаа. Тэгэхэд Бюрн тэр алиа лагчид өөршрөн тархиугүй биш гэдгийг ойлгуулж бүх замыг цээжилснээ хэлнэ. Ингээд тэр энэ түвшнийг 100 гаруй удаа тоолж дуусгасан тул тэрнийг бичтэйгээр харна. Тэр байтугай мурд зааварлагч баруур үнэхэр гайцлаа хүргэсэн тул бодож исэн шиг тархихгүй биш байж магадгүй хүлээн зөвшөөрнө. Яг тэр үед манай баатар цус саргчийн сүнсэн дүртэй тэдэнд ойртож байгааг мэдэрч шууд эндээс хараа хой хашгирна. Тэд бүгд яаж ийж байгаад яг цавтаа нэгэн хашаа шиг талбайд орч чадна. Гүн гэрэж мөө түүний сүнс сүдэрч шингэж азаарнаар мандж байлаа. Одоо хүн Бюрнийг анхны орчлогоороо замыг үнэхэр цээжсэнийг хараад энэ залуу сарын өмнө насанд хүрсэн гэдэгт тэр хэлсэн. Гэвч хоёр дахь хүн Бюрнийг жинхэнэ мөндөг хүн тул энэ нь хүлээж байсан зүйл гэж өгөөлнө. Тэрлэгч нар хэдийн жаргаж байгаа тул манай залуу тэднийг илүү аюулгүй хадаад цайзын хэрэм хүчтэй хурдаа сааруулж болохгүйг сануулна. Тарчин Ревенийг удаан тэрвэрснээс үүдэж сунтал амрах хэрэгтэй гэж мархахыг сэлхэд. Харин Бюрн тэр тэнийг тгсэн эхнээс хөлсөө авах хөдөлгөөл хөлөө өргөжлүүлэн хөдөлгөхийг сануулна. Мөн тэр түүнийг амаараа хамгаалахыг сануулна. Учир нь тэр тэдний сүүлчийн найдвар байв. Энэ хооронд тэр өмнө нь харсан эд зүйл харсан өрсөлдөө чиглэн. Чулуун сахиусыг толгойг нь тасарсны дараа манай баатар хар шидийн халдлагын эсрэг онцгой сайн үйлчлдэг нэг удаагийн нэвтрүүлгийн зэр хүлээн авна. Дараа нь тэр Ревен рүү эргэж хөврийдээ цахиусан жирэмсэн эмэгтэй шиг харагдах түүнээс биеийн дээрт жоо эсхийг сон. Тэр ямар төрлийн огц занг түүнийг ингэж хөвдөж байгаа гэсэн хот. Тэр энэ нь гүний өвдөд хуваалцах нөлөө гэж тайлбарсан. Тэр бүрэн эдгэрхэд 20 орчим минут шаардлагатай гэвч эдгэрсэн ч дээд тал нь 5 шидэл ашиглаж чадна. Энэ нь хангалтгүй байлаа. Манай залуу шууд Ревенээс нарны шид ашиглаж чадах уу гэж асуухад тэр эрэгтэй хүн эмэгтэй хүнээс нас эсвэл ямар шид ашиглахыг хизээч асуудаггүй гэж гомдсон. Бюрн тэнэг варвартал хамаагүй юм шиг хамар дотроо авахна. Дөрвөөдсөн Ревен эцэст нь нарны энерги бүхий холын шид болох сансвар ашиглаж чадтгаа хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонссон Бюрн түнд түүнийгээ цэнэглэхийг хэлж тэр 10 дахь минут шаардлагатай гэхэд тэр цосогчийг 30 минут цаадуулна гэж эсгэлээд зөвхөн шидээ цэнэглэхэд анхаар хай санаална. Тэр ихэндээ дуугүй зөвшөөрснөө бохир барвараас тушаал авч байгаагаа ухаарч хин түүнийг багийн ахлагч болгосныг уртаа асууна. Гэвч анар түүнийг дэмжиж мөрөд хүртэл Бюрнд итгэж байгаагаа хэлнэ. Учир нь тэр жинхэнэ итгэлтэй найзаа. Хожим шинэн сүдэр хорсдож гүн камбер зэвүүн инээн сэвштэйгээр харж ирнэ. Яагаад дамттай хүний цасыг чадахгүй байгааг нь таахыг асууна. Бюрн болон түүний баг Ревен тэднийг аварч чадах ганц шидээг цэнэглэх цагаалтхан тул амьдралынхаа хамгийн хэцүү хүчин минутанд бэлтгэн. Цус сорогч давуу байдлаа харуулахын тулд аимшигтай оршоод ойртож эхэлнэ. Ингээд Бюрн тарчин Ревенийг аваад эндээс залхахыг тушаана. Тэр энэ нь яг л мангасын оюун ухаан зөвхөн дүрс бичлэг дээр харагддаг тоолом шиг санагдаж гүнтэй ярьцах гэж оролдох нь утгагүй гэж бодно. Яг тэр үед цус сарвч Фигород руу хамаг хүчээрээ дайрна. Довтлохой хүнд туссан ч одоо хүн жинхэнэ хамгаалагч гэдгээ баталж бүх зогсон цэвхэлт бүрийг дангана. Бюрн одоо хүний 70 дугаар зэргийн явахын чадвар болох жингийн тэнцвэр ажиллаж
хөөжмө газар байх тасан мухрах нөлөөг идэхгүй болгож байгаа харна. Түүний дараахан тэр анарыг хамт давталхыг дуудана. Тэр асар том сэрмээ гүн камдурчлуудаас хад тэр ухрах ба артаас нь варур сануулгүйгээр цохино. Манай баатар биеийнхээ бүх хүчийг ашиглан цас сархичийг цахин зайлуулах. Бөгөөд цохилтын хүч түүний бугааг хогосох төхнө. Ердийнхөөс илүү их өвдөж мэдэрсэн залуу энэ нь гүний өвдөж туваарцах нөлөөнөөс болсон уу гэж гайхам. Гэвч гол асуудал нь хамгаалагч одоогоор бодит хөр самсаагүй явдаж байлаа. Гинт гүн хэсэг хэрэг болон хувирч баг руу харсаар хишиг давтлана. Тэдний гавар хөөр замгүйг харсан сахиус хоёр дуулахыг нь төсөлгүй дайрчдаас хамгаалахын тулд өөрийн хоёр дахь нууц чадвар болох яаралтай сэргийлтийг дэжгэн. Тэр болон бусд нь ядаргаатай хэрээнүүдийн үжиг сэтчихэд Бүүн тэдний цас бүгдийн биеийг бүрхэж байгааг анзаарч энэ нь надтай асуудал үүсэхийг мэднэ. Хэдэн хоромт Хикород хоёр цасанд хариу үйлдэл үзүүлж эхэлнэ. Биений харaalтай бамбарын дуулах дээр тавшийн там гарч цасаар бодогдсон дахиж бүрээр гүний хүч нэмэгддэг гэж системийн мэдэрч ирэхэд тэр шидэ зоон. Цус саргчдад эрүүл мэнд багасах тусам нөхөн сэргээлтийг нэмэгдүүлдэг мөнх настай гэх ур чадвар байдаг бөгөөд цусхан дайсны ур чадварыг хулгайших боломж олгодог гэж тайлбарчдаг. Биерөнгүний хүч дайртаас зайлт хийхийн тулд сүүдэр эсвэл хэрэг болон хувирхаас авахлаад мангас дуудах. Хашид ашиглах зэрэг асар хүчтэй байгаад бөхөмдөн. Түүнийг ингэж бодож явах хооронд гүн камбер эцэст нь одой хүний байрлалаас нь түлхэн унаана. Хикород амьдарчтайгаа салах ёс хийхийн өмнө биерэн одой хүнийг авахар очино. Тэр хооронд шидтэй хүн ахаад хэр удахыг гайхна. Одой хүн ухаан алдсныг харсан Ревен түнд ахаад 5 минут хэрэгтэйг хашгирна. Анарч бас өөр ширэн цэцэн харагдчихсан тул биерэн тис чадна. Гэдэгтээ ноцтой ирүүлсэн. Ингээд тэр цаашин галзуу төлөвлөгөө бодож явж анарт хонго байгаа нэг аваад цогтхыг хийж өөрөө хамгаалалтыг хийн. Тэр ганц секундын нэрвэлцээгүйгээр хийснийг нь яг хийж манай залуу зөвхөн бамбайтайгаа хамгаалагчийн эсрэг ганцаар үлдээн. Хийх гэж байгаа зүйлийнхээ галзуурлаа сууж хүйсэн гоожих буюу тэр цэвдэг гүнлэг болохоос гэж ярьлаад тэр цэвдэг амтнд гар барьж байгаа шиг нодорхой эзлүүн цэвэж оруулахыг зөвшөөрнө. Манай галзуу баатар огтхонд сандарсан шинжгүй байх бөгөөд дотор нь ямар ч амар сүдэгцэн бай. Учрыг олон тохон газарт нь ундаа ууж, эрүүл мэндийн өндөр түвшинд барина. Ревен насаас энэ нөхшгүй вараар түүний харж байсан хамгийн амар мангасан эсрэг бүх зогсож байгааг харна. Мөн тэр харж байгаа зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Тэр түүнийг ундаа шиг ууж, цохилт бүрийн хүний хүн шиг дахар үнэхээр төрүүлж байгаа эсхийг гайхна. Тэр энэ цас бүрхсэн галзуу ирнээс цус асгаран оршихыг харна. Ингэж зэрэг сүрч бас эдгэрхэн өвдөлтийг яаж хийж байгаад тэсж байгаа нь боломжгүй зүйл байлаа. Ундааны өвдөлтгүйн шархтай байх тусан муланд ортдог. Түүнчлэн түүний эргэн тайран дахоосон лохны бөгнөрлийг анзаархад энэ залуу өөр агаар мандж тасруулж өөр төвшний хүн гэдгээ бочж байгааг ухаарна. Тэр түүнийг өвдөлтийн шавтнаас болж ухаан алтхан зөвхөн цаг хугацааны асуудал гэж бодно. Гэвч биеийн шансан байжтайгаар гүний дайрчдуудын нэгийг хааж тэр бодлыг нэцэн. Тэр залууг ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байлаа. Тасралтгүй цохилтын шуурханд биеийн жимсний сарч шиг татвардан сэрүүлж яхад тэр амь суулж чадахгүй байлаа. Гэсэн ч тэр аминд аюултай эсгүүд дүүн чиглэсэн цохилт бүрийг яаж игээ зайлуулж чадна. Яг энэ үед тэрээр зэрлэгүүдийн жинхэнэ хүч нь бочиншиг биедээ биш. Харин ухаалаг талхаад нь байдаг гэж уншиж яснаа санана. Өмнө нь сүндэрлэх завлан зүдгүүрийн бодит ханыг харж байж тэр энэ үг ямар утгатай байсныг эцэст нь ойлгов. Гин тарчуу хатагтайдаа Монгол тэнийг нэгэн цогцтыг хүлээж авч байх хооронд цогтъя гэж хэлдэг. Хатагтай зогтох газар огт байхгүй. Онгоцноос амьд үздэх ганцаар гол сахиусыг нь яг энд яшах гэж хариулна. Овт бөхшгүй зөвхөрөж давцсан Ревен өөрийгөө чом юу хийгээд байгааг гайхна. Насанд дөнгөж хүрсэн залуу зэржиг түүнийг цэвэр ур чадвар, хүч чадлаар засахгүй. Элбчин хүний холд аваад талж болох ухаалаг манлайлаач ирүүрхийг тэр харж байлаа. Тэрээр Ако шиг хэрэггүй амьтан шиг зүгээр суугаад харж байгааг хүссэнгүү. Тиймээс тэр зарцтай Хикородыг ажиглаж байгааг тушааж анарыг замаас нь чөлөөлөн биеинд туслахаар явуулна. Элбчин хүн ард талд тоглосон гомсол цамхаг биш. Харин нөхцөл байдлыг гүн гүнзгий шинжилж ухаалаг стратегиар толооны цэгийг эргүүлдэг сууд ухаантан гэдэг тэр итгэдэг. Тиймээс тэр хийх ёстой зүйлээ хийж хамгийн үнэтэй эссенцээ гаргаж ирнэ. Шидэх чадвар нь муу тал тэр чиглэж бүх мэхээ идэвхжүүлээд хоруу шилийг шууд биеийн зөө шидэхэд түүний төмөр шиг бүхсэн бид тасан бүтдхад биеийн таг гайхна. Гинт хүрний голем эссенс дэлбэрэн гарч ирж түүнтэй хүчээр нэгдэн хамгаалалтын бүх үзүүлэлтийг насар хордон өсгөв. Големийн хүч биеэр нь оргилж биеэр нь өндөрт сөндөрлөн цус сарвч гүнгийн тасралтгүй давталгааны өөдөөс огт хөдөлгөй загсна. Хитгэн хорон мухрайн санахад бэр нь ухаан бодол нь манан тахшиг болохыг мэдчихэв. Гэсэн ч тэр ухаас татгалцаар байлаа. Тэр амьд үлдэхийн тулд биеийнхээ ямар хэсгийг зэлээсэж болохыг шийдэх гэж тархин эцсийг нь хүчил ажиллуулна. Яг тэр үед эссенс түүний бие рүү хүчээр шурган ороход хараа нь ирс санав. Одоо цавтай эргэн ирэхэд манай залуу ялгай шууд мэдэрнэ. Шинэ бат бүх байдлын нэмэгчийн ачаар яснаас нь ган шиг хатуу болсон тул гүнгийн хомс одоо ялангуй зураас чөлдөөж чадахгүй. Ревен түнд хүрний голем эссенцийг ашигласныг тэр ойлгох бөгөөд энэ нь түүний төдөөжсэн дээд зэвслийн цуглуулгыг бүрэн сүйтгэжээ. Гэвч сайн тал нь гэвэл түүний амьд магадлал асар ихээр өсөв. Хэдхэн хормын өмнө тэр өрдөө бамбай болох гэж оролдож байсан махан шуудай байв. Харин одоо тэрнэр сөрөг цохилт хийж чадхаар болов. Тэр хэд хэдэн төвцөлгөөг зайлуулна. Гэсэн ч шинэ хүчтэй болсон ч ангарын сахиусын галзуу цохилтын дор биеийн нуран унахад ганцхан алхам дутуу байгааг тэр мэдж байлаа. Яг тэр үед эмний сав түүний нуруу цохиж төрөн шишиддэн эмэгтэй өөрийг нь амьд үлдээх тариачин залууд дээд хэмжээний эмчилгээний им ашигчныг хараад тэр цочирдов. Энэ нь тэр эмэгтэй тэнцэлд бүрэн анхаарал хандуулж амьд үлдэхэд бэлэн болсныг иштгэн. Үйл явдал улам өрчимжиж эцэгтэй мөч ярдж байна.
дараагийн хэсэгт бүх зүйлс эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувлын мэн заавал бүртгүүлээрэй.